Сайн байцгаана уу ирэх үзэгчдээ. Шинэлэг ухаан танин мэдхүүн Мандала подкаст эхэлж байна. Өнөөдөр бид Улаанбаатар хотын эргэн тойрон дэх газар хөдлөлийн судалгааны ажлын үр дүн гэсэн нэг сэдв судалгааны бүтээлийн чиглэлээр ярилцгаар студид одоо орон геофизикийн хүрээлэнгийн эрдэм хэлгээний тэргүүлэх ажилтан доктор Батсайхныг ураад байна. Танд өнөөдрийн мэнд хүргье. Баярлалаа өнөөдөр мэнд. Өөр өөрийн үндсэн зорилготой боловч нэгдмэл ийм судалгаан дээр хэдэн жил ажиллаж байна. Судалгааны үр дүнгийн талаар таныг яриач. За баярлалаа. Би ерөнхийдөө энэ хүрээлэнд 2002 оноос эрдэмтлийн ажилтан болж эхэлсэн. Тэгээ 2006 онд эрхүүд одоо яг энэ судалгааны чиглэлээр Улаанбаатар хоттой холбоотойгоор газар хөдлөлийн аюулын үнэлгээ гэсэн байдлаар инженер геофизикийн багжаар тодорхойлгон гэсэн тийм сэдвээр докторийн зэрэг хамгаалсан юм аа. Өнөөдрийн хувьд бол Улаанбаатар хотын газар хөдлөлийн аюулын одоо ерөнхий бичлэг мөчлийн зурган дээр бол Улаанбаатар хотын нутаг дэвсгэр маань бол 6, 7, 8, 9 гэсэн баалтай ангилж байгаа. Оны судлаачид одоо JICA-гийн шугамар одоо эрсдлийн үнэлгээ хийх онцгой байдлын ажлын нөхцөл байдлын шугамар ирж ажиллаад 2017 гэсэн баха. Бас шинэ газар хөдлөлийн бүс тогтоосон гэдэг зүйл яригддаг. За энэ талаар та тодруулаач. Та энийг орчим. Ерөнхийдөө Улаанбаатар хотыг бидний судалгаанд бол ерөнхийдөө бид нар идэвхтэй хагарал гэж тооцдог. 2017 онд Японы эрдэмтэд бол энэ ч бол Нагоягийн их сургуулийн доктор профессор байсан. Тэр хүн бол агаарын зургаас 50-аад оны тагнуулын агаарын зурглалаас одоо тэр мэдээллийг аваад үзээд Улаанбаатар хотын одоо хөрөлт тоогоотын зүүн талаас Улаанбаатарыг дайраад энэ 70 давхрууд хүрсэн тийм нэлээд урт хүрсэн тийм хагарал байна гэж хэлсэн. За энэ хагарал маань бол ерөнхийдөө бол огт бас байгаагүй хагарал. Манай эрдэмтэд энийг мэдчихсэн биш. Энийг бол манай энжин гоо энтрийн газрын зурган дээр бол тэмдэглэсэн тийм хагарал байдгийг. Гэхдээ бидний бол идэвхтэй гэж тооцоогүй. 2017 онд энийг идэвхтэй хагарлаа гэж японочууд онцгой байдлаас ирээд бас хүмүүс ирээд энэ судалгаа явуулна гэж яхад би бол манад бос бүртгэгдсэн бүх газар хөдлөлтүүдийг Улаанбаатар хотын орчинд байсан хөдлөлтүүдийг ингээд тэр зурагтаа харьцуулж үзсэн. Тэн дээр бол идэвхтэй одоо юу гэдэг нь 3 магнитудаас илүү хүчтэй тийм газар хөдлөлт байхгүйсэн. Тэгэхээр биний итгэл үнэмшлэр бол энийг идэхгүй хагалгыг тоосд юм аа. За гэхдээ онцгой байдлын тодорхой хэмжээс байдлаас санхүүжилээд манай өөрийн хүрээлэнгийн санхүүжилт бүтээгээд энэ 2021-22 онд энэ хөрөлт тоогоотын барамталд нүх Малта тенч одоо шууд гэдэг чинь Малтад бид 8 м одоо гүнзгий тийм трактор ухаад экскаватор ухаад шаардлага гараад нөгөө Японы эрдэмтдтэй хамт манай доктор Батохтох гэж хүн байгаа. Энэ хоёр ухсан. Тэгээд өргөждүүдэд 12 мэртэл хөтөл ухсан. За Японы эрдэмт маань өнөөдөр хүртэл энийг бол идэвхтэй хагарал гэж бүрэн итгэлтэй байгаа. Таны хувьд? Миний хувьд бол одоо газар хөдлөлийн судлаачийн хувьд нэгэнд энэ газар хөдлөл бүртгэдэг болохоор сүүлийн ямар ч 50 хэдэн жилийн ганц хөдлөөгүй шүү. 65 жилийн бүртгэл дээр бол байхгүй байна. Тэгэхээр би бас миний итгэл үнэмшлэр бол итгэхгүй харлаа гэж тооцдог. Аюултай биш гэж үздэг байх нь шүү дээ. Аюултай биш гэж тооцсон. Тооцоонд орохгүй л гэж. Судлаач хүмүүсийн өөр өөрийн одоо асуудал хандах судалгааны арга болон үзэл санаа өөр өөр байх нь. Эрсдэлтэй үнэлгээ гэдэг талаас та ямар зүйл хийж байна? Газар хөдлөлийг судлаад энэ тоо материал дээр үндэслээд газар хөдлөлийн аюулын үнэлгээ хийдэг. Энэ нь бол ерөнхий мөчлэн гэж байдаг. Энэ бол улсын хэмжээнд гэдэг одоо томоохон хагалуудаараа бодоод улсын хэмжээнд хийсэн. Энийг бол хамгийн сүүлд бид нар 2018 онд Стэмбэрл Одонбаатар ахлагчтайгаар энэ төсөл дууссан. Амжилттай дуусаад одоо Улаанбаатар Монгол улсын ерөнхий мөчлийн зураг гарсан байгаа. Түүнээс гадна аймаг хотын төв Улаанбаатар хот суурин газар бол бичлэг мөчлийн зураг хийдэг. Энэ нь бас одоо анх 1980-аас 90 онд бол 90 голцоонд баруун аймагуд дээр хийдсэн байсан. Үлдсэн аймагуудыг бид нар бол ингээ 2013 оноос хийгээд хот баялалтын яам дээр бол одоо тайлангаа бол өгсөн. Энийг ахалсан хүн бол манай одоогийн захирал Одонбаатар ахалж хийжсэн. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд та гэдэг үздэг хэмжүүрийн хувьд ч гэсэн хүмүүсийн ой тоонд үлдсэн одоо юм талаасаач гэсэн одоо ямар газар хөдлөлтийг та гэдэг тийм хүчтэй газар болсон гэж үздэг. За энэ дээр бол их олон ер нь Монгол улсын нутаг дээр мал олон газар хөдлөжсэн. 20 дугаар зуун бол маш их онцлог. Яг 20 дугаар зууны эхэнд бол хөвсгөлийн орчин бол цэцэрлэгийн булнаа гэж хоёр газар хөдлөлсөн. Хоорондоо бол 1905 онд 7 сарын 9, 7 сарын 23-нд
маш сонирхолтой. Энэ бол давтан ингээд хөдөлсөн. Энэ бол юу гэвэл эхнийх нь 8.3 та дараагийнх нь 8 магнитудын газар хөдлөл болсон. За булнаан газар хөдлөлт маань бол ерөнхийдөө бол дэлхийд данстай хэд болно. Яагаад бол энийг одоо ч судалж байна. Одоо бол Японоос ир судалж байна, Солонгосууд ир судалж байна, Францууд ир судалж байна. Манай судлаачтай одоо бас хамтраад Улаан нуруунд орсон хагараас энэс хүчтэй. Энэс хүчтэй. Дараачийн ээлжинд бол бидний өөрийн түүхэн одоо бидний аав ээж нар байж 1957 оны газар хөдлөлт байна. Энэ маань их сонин тохиолдолтой. Яагаад бол 1957 оны 7 сард дэлхийн геофизикийн жилийн хувьд 2 жил үргэлжлсэн энэний програмаар бол манай Монголд газар хөдлөлийн станц байрлуулъя гэсэн тийм шийд гараад Оросын холбооны улсаас ингээд станц төв одоо Сталингийн номын сан гэж байсан шүү дээ. Төв номын станц байрлуулсан газар байдгийн. Тинчээ ингээд байрлуулсан байдгийг. Тэрний дараахан 57 оны 12 сард говьлтад хөдөлсөн. Энэ маш хүчтэй хөдөлсөн гэж ярьдаг баримтууд нь байдаг. Энэний нэг жишээ бол 1958 онд үнэн сон дээр гарсан байдгийн. Энэ дээр бол 10 гаруй хүн насурсан гэдэг. Тэгээ газар хөдлөлт дээр бол ерөнхийдөө хамгийн эрсдэлний юу гэвэл байшин барилга нурах, хүний амь эрсдэх, одоо хөрөнгөнд сүйтгэх тийм аюултай байдаг. Нэлээд олон тооны мал өргөцсөн байдгийг. Тэгээ би энэ дээр хэлмээр байдаг юу гэвэл газар хөдлөлтийн яг тэр агчим зор нь бол ерөөсө 15-аас 20 секунд үргэлжлэж байгаа процесс. Хавтан хоорондоо маш богино хугацаанд тэгэхээр доролттой гэж байгаа. Энэ нь бол та нар мэдж байгаа бол хэрэг 8 баалын гэж бид нэр заримдаа ярьдаг 9 баал гэдэг. 7 баал гэдэг нь бол газрын жижигхэн бол хурдгалын хэлбэлзлийн хурдгал бол 1 м/сек квадрат байд. Тийм хурдгалтай байдаг. Тэгээд тэр говь алтаад бол одоо миний сонирхож байгаа бас нь бол нэг эмэгтэй дотор нь мохоо болоод гэрээсээ гарахтаа л ухаалцсан байна. Өөрөөр тэр чинь одоо боксер их юм бол нокаутанд орчих байгаа байхгүй. Цохилтонд ухаалдаад тэгээ амьд үлдсэн. Голцоо явнаас орсон байвал хад чулуун дарагднаас орсон байл. Тэгэхээр бол бид нар бол барилгаа газар хөдлөлөөс судалдаг, барилгын энэ дээр ч бас ингээд анхаарал тавьж эрсдлийн тооцоо хийд юм аа. Электрийн баал гэдэг магнитуд гэдэг байна. Хүмүүс бас ялган салгаж ойлгоход эвлээгээд идэг. За энэ ч яг нэг багаж техник байхгүй үед одоо 17 18 дугаар зуунд бол хүмүүс мэдээж судлаачд байсан. Эднэр бол ингээд байшин барилгах одоо тоосон байшин, модон барилга, чулуун барилга, 2 давхар, 3 давхар барилгын газар хөдлөлт төр янз янзаар эвдэрх юм аа гэдгээс анзаараад тэгээ ийм тохиол тоосон барилга ямарч нурж агуул 6 7 баалан гэж тооцсон тийм англи гаргасан байдгийг. Тэгэхээр бол энэ баал гэдэг нь хүн ч ойлгомжтой. Тэр нь бол явж ийнэг бол үл ялмаг одоо жижигхэн мэдж байгаа бол 3 баалын л гэсэн үг. Бид нар багчаараа тооцоод олоод хүн мэдрэг байхад яаж бол энэ 1 2 баал болж байгаа. Тэгээд өссөөр бол 12 баал болдог. За 8 9 за 9 баал дээр бол барилга байшин нурна гэж тооцдог. Магнитуд гэхээр тэгэхээр чин магнитуд нь болохоор чин 19-р зууны дунд үеэс ингээд газар хөдлөлийг бүртгэхэд станцтай болсон. Багцтай. Хүний баримжаагаа биш, багцтай болсон. Энэ нөхцөр яваад одоо 20-р зууны сүүл ихэд нэгэн жигд болсон. Одоо Орос, Япон, Америк гэдэг нь өсөөл нэг стандартанд болоод багцчид болсон үед бид нэр магнитудыг юу хийж гэнэ бол газар хөдлөлтөөр ялгарсан энергийг тооцоолоход магнитуд тооцож байгаа. Зэрэгээр нөгөөх нь болохоор зэрэгээр эвдрэл сүүд хүний мэдрэмжээр хүний хараа мэдрэмжээр. Гэхдээ аль алийг доолуулсан дэвшин хэрэглэж байна. Аль алийг хэрэглэх аа. Мэдээ энэ. Байшин барилгын одоо эвдрэл гэмтэл гэдэг талаасаа таныг бас судалгааны олон зүйлээр дагнаж ажилласан гэж. Энэ талаар за тэр 20-р зууны ихэнх үед 1957 онд хөдлөхөд байшин барилга хотод бол нэг өндөр байшин барилга байхгүйсэн. Одоо хамгийн том барилга байгууллага Гамдангийн дэнж дээр байгаа манай буддийн шашны сүм байж байна. Одоо тэгэхээр эн чинь бол 5 6 давхар эдгээр асар сайн барьсан. Ерөнхийдөө структурыг харах юм бол налуугийн сайн хийсэн байшин барилга бас хуучин манай одоо Ахмад Дэцс маань бол энийг сайн буддийн тооцоолж хийсэн. Тооцоолт хийсэн. Тэгээд бэхэлтэн тэр хийсэн, төмөр энэ тэр хийсэн байдсан байлээ. Тэгээд манай байшин барилга бол эх орны дайны дараа 50-аад оноос эхэлсэн. Энэ дээр бол хотын 40 мянгаттай бол 57, 58 оноос эхлээд одоо 50, 65 хүртэл барьсан 120 мянга тэгээ тоосон барилгууд байсан. Тэгээд тухайн үедээ барихтаа бол Улаанбаатар хотыг бол газар хөдлөлийн аюулын 7 баалын бүсээ гэж тооцоолж одоо барьсан. Тэгэхээр гэтэл одоо хэдэн баалын бүс болчиход байгаа? Одоо бол бид нар 8 баалт хүрчээд байгаа шүү дээ. Ер нь би альтрууны хэлснээр 22-ын цаанууд 9 баалын бүсч байгаа. Одоо энэ 22-ын цаанд эмэлтийн тэр очинд бол жижигхэн газар байдгийн тэмцээ. Тэгээ та нар бүгд анзаарсан бол 15 дугаар хоол, 12 дугаар хоол, 3 4 дугаар хоол нь дандаа уулархай газар. Өөрөөр бидний өнөөдөр шсэн тэр 7 баалын бүс тооцож байгаа. Доошлоод ирэхээр 8,
голын хүн дээр өгөхөд яг 8 балын нэлээд өндөр дулт одоо за 2 м секунд квадратын хурдгал ажиллахаар иймэрхүү бүс болоод ирдэг. Энэ дээр бол байшин барьж болно. Тэгтээ байшингаа бол нэлээд одоо орчин үеийн сайн бэхлэгээтэй одоо бүрэн зотхомл газар хөдлийн одоо аюулыг үндэслэл тооцож хийх хэрэгтэй. Энэ дээр бас нэг нэмэмээр гэдэг юм. Газар хөдлийн аюул гэдэг чинь бас ингээд цохилтоос гадна хөрсний өөрийнх нь давтамж байдаг. Бид нар бол голын хүндийд хөрсний улгаа гэдэг улгаанаас гадна өөрийнх нь хувийн давтамж. Хувийн давтамж жижигхэн давтамж. Энэ дээр бол голын хүндийд бол ерөнхийдөө 1.5-аас 2 герц орчим байдаг. Уулын оройн дээр бол хадан хөрсөн дээр бол нэг 7, 6, 8 гэсэн герцтэй үзүүлэлт гардаг. Тэгэхээр барилга байшингаа барихтаа бол бас энэ герцийн сайн харах хэрэгтэй. Давтамжийн одоо талбай дээр ямар давтамжтай тэрнээс барилга байшин архитектур зөрүүлж ажилладаг. Энэ утгаараа бол манайх барилгын хөгжлийн төв одоо манай архитектурын холбоо энэ төр манайхтай бол бид нар бол хамт нэлээд нэгт ажилладаг. Ер нь зарим судлаачдын үзэлтгээр өдөр болгоно газрын жижигхийл явж яадаг. Хүн мэдрэх зүйл байна, мэдрэхгүй зүйл байна гэж яригддаг. Хэдээс тийш хүн мэдэрдэг юм. За ерөнхийдөө бол мэдэрч байгаа хөдөл бол англиад үзэх юм бол 3.5-аас дээш магнитудын газар хөдлөлтийг бол голомтон дээр байж байгаа хүн мэдэрнэ гэсэн тооцоо байдгийн зүгээр ерөнхийдөө тийм баримтаар. Тэгэхээр 3.5 магнитудын газар хөдлөлт манад бол 5-аас 6 өдөртөө нэг удаа бол Монгол улсын хэмжээнд нэг удаа болж идэг. 4 сарын 30-нд бол 4.4-тэй ханга дээр 4.4 магнитуд хөдөлсөн байсан. Энэ нь бол нөгөө 21 оны 6.8 магнитудын газар хөдлөлттэй холбоотой дараах хөдлөл нь яваалаа гэсэн. Маш олон жил үргэлжлэн явдаг процесс. Нэг хүчтэй хөдөлжүүл. Давтагдал байна. Энэний жишээ бол бүрэн бүтээлийн нуруунд 1990 онд хөдөлсөн байдгийн. Бас яг адилхан 6.3 магнитудын ингээд. Тэр маань бол судлаачдын үзээр хамгийн сүүлд 6 жил үргэлжилсэн. Нөгөө Японы цунамитай холбоотойгоор дэлхийн тектоник хөдөлгөөнд өөрчлөлт орсон. Зарим галт уулууд сэргсэн гэж ярьдаг. Одоо хоорондоо шургалцаад тектоник хөдөлгөөнд өөрчлөлт орчихсон учраас энэ асуудал нэлээх тийм яригтай гэсэн зүйлийг зарим судлаачид ярьдаг юм байлээ. Та энэ тал дээр тодорхойлооч. Тектоник хөдөлгөөн маань бол дэлхийд дээр одоо яг хөдөө ингээд бид нар өөрсдөө ингээд үзэх юм царц байж байгаа юм. Энэ эртээр үе одоо бүр хэдэн тэрбум жилийн өмнө ингээд үүссэн маш хүчтэй хатуу чулуулга байж байгаа. Энэ хатуу чулуулга маань өөрөө баг эвдэрдэггүй. Энэ дээр үндэслээд манай дэлхийд дээр байж байгаа одоо бол яг тэвүүд байна шүү дээ. Гол тэвүүдийг Хойд Америк, Өмнөд Америк, Европ, Аз, за тэгээд Австрали, энтхийн гэсэн байдлаар хавтангууд хуваачдаг. Энэ хавтангууд нь дандаа ингээд байнга шүргэлж яадаг хоорондоо яваал идэг, төлөвлөсөд идэг. Жишээлбэл энтхийн одоо хавтан бол 65 сая жилийн өмнөөс одоо Африкийн тэр Мадагаскарын орчмоос хөдөлтөө эхлээл Азийн, Евразийн бэлтаар шахаж эхэлсэн. Энэний үндэслэлтэйгч манай ихэнх хөдөлгөөд болж байгаа. Гол том өндөр уулууд байна шүү дээ. Энэ чинь бас энэний хөдөлгөөс үүссэн. Дараачийн нэг том манай нөлөөлж байгаа бол байгалийн тэлтийн бүсгт тооцдог. Байгаль нуур маань өөрөө бас нэг 10-20 сая жилийн өмнө үүсэлт гээд эхэлсэн. Тэгтээ бол ингээд тэлт явж байгаа нь бол манай Монголд бас ингээд тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа. Хөвсгөл нуур байна. Энэ бол бас адилхан нэг гаралтай гэж тооцдог. Ингээд нэг юм байдаг. Сүвдүүцийн Японд болсон сүвдүүцийн зооноос тэр маш хүчтэй газар хөдлсөн. Энэ бол одоо бараг 2011 оны хөдлөл. Энэ бол дэлхийг одоо цаг хугацааг эргэлтийг жоохон өөрчилсөн гэж ярьдаг. Мэдээж энэ чинь хавтан өөрөө шилжилт нь болохоор нэг хүчтэй зохилж өрөлсөөр байгаа л магадгүй манай хөвсгөлийн хөдлөлийг дараачийн ингээд хөдлөлүүдийг өдөөсөн байж болно гэж тооцдог. Дараагийн газар хөдлөлт үүсэх шалтгааны одоо триггер гэж ярьдаг одоо ховхон болж буугаар ярих юм бол триггер болж гисэн. За Монгол орны хамгийн их тийм идэвхтэй газар хөдлөлтийн голомт зэг гэвэл та аль нутгийг хэлэх үү? Ямар ч одоо тийм зүйл мэдэгддэггүй одоо бүс нутаг гэвэл. За одоо мэдээж баруун талдаа. Улаанбаатараас тос баруун талдаа бол энэ бүртгэгдсэн газар хөдлөлт 90% байдаг. Улаанбаатараас зүүн талдаа бол 10% үлддэг. Тэгээд хоёрдугаарт бол энэ сул дотор болдог. Идэвхгүй гэдэг одоо газар бол мэдээж байгаа. Тэр нь одоо газар хөдлөлийн ерөнхий мөржил дээр бол 5-6 баалын бүсүүд байдаг. Тэнд нь бол ерөнхийдөө дорнод Сүхбаатар орчдгийг. Тал нутгууд орж байгаа. Гэхдээ бас сүүлийн үед одоо бас 2018-9 оноос эхлээд энэ жишээлбэл дорнодын талд бол газар хөдлөлтөд нэлээд ашиглаж байгаа. Тэр яг тэр одоо цооногууд
газрын тос холболж байгаа газрууд бол нэлээд том хөдлөлт болцсон 5 гэсэн магнитудын газар хөдлөсөн байдгийг. Гэтэл 5 гэсэн бидний үндэслэлээр бол 6 баалын бүсдэр бол 5 гэсэн магнитудын газар хөдлөлгүй гэсэн тооцоо байдаг. Магадгүй энэ газрын солборлж байгаа тэр гүн цоонууд үүсгэж байгаа нөхцөл байдал газар хөдлөлтөд нөлөөлж ийн гэж үзэж болох уу? Дэлхийд дээр бол ерөнхийдөө цооногийн ингээд газар хөдлөлтөд холбоод хажууд нь албанд байдаг. Хэрвээ газар хөдлөлт нь ихтвчээд эхлүүл тэр цоон руугаа ажиллагаа одоо тосоо олборлохоо багасгадаг, доош нь шахаж байгаа усаа багасгадаг тийм их жишээ байдаг. Манай Монголын хувьд бол одоо энийг л бид нар бол шууд тэрнтэй холбоогүйхэд бас хэцүү. Мэдээж энэ байгалийн процесс, мэдээж доош ус шахаж байгаа. Бидэнтэй ямар нэгэн уялдаа холбоо байж магадгүй бид нар газрын тосны үүсгэх аргагүй. Газрын тосны албанаас бол мэдээлэл байнга авдаг. Хэдэн тонн ус шахсан байна, хэдэн тонн ус шахаж जैन тэрийг багассан уу гэсэн үү тэгээд одоо бас манай Үлзий Батар маань тийш анхаарал тавьж одоо 21 онд нэлээд олон станц тавьж байгаад сайхан дуу болгосон. Яг бол хүчтэй хөдөлгөнд актер гайгүй юм шиг намч шиг боллоо гэдэг. Ганц Монголын биш дэлхийн өндөртний өмнө тулгымцсан асуудал учраас хамгийн сүүлийн багш хэрэгсэл тэр тоног төхөөрөмж ашиглаж чадж байна. За манай баг төхөөрөмж бол ерөөсө тоон цөөн боловч чанарын хувьд бол манайд ерөөсө Америк байдаг уу Японд харилж байгаатай адилхан багж. Хэрвээ Японд бол одоо 10 км ямар нэгэн тоног төхөөрөмж багж байдаг бол манайд бол одоо 150 км-т нэг багж байгаа. Энэ бол тэгтээ одоо та боддоо одоо 1980-ад он гэхэд манайх 3хан багж эхэлжсэн. Тэгээд үргэлжлээ 80-ад онд гэдэг нь 8 багштай байсан бол 8 голцоо баруун аймагтай өмнө говьт байсан. Тэгээ ийм 8 багштай ажилласан мөнөд бид нэр 140-од байршилд 180 багштай газар хөдлөлт зөвхөн газар хөдлөлт багш. Тэгэхээр тэгээд хоёрдугаарт бол хаа нэгэн газар хөдлөлөө гэхэд энийг мэдээлэл авахын тулд нөгөө аймагуудаас хуучин фото цаас авдаг байсан. Фото цаасаа Улаанбаатарт авчирхад 2-3 өдөр болно. Энийгээ бодоход доор хаяж 5-6 өдөр болдог байсан. Өнөөдөр бид нар бол энэ газар хөдлөлөө гэхэд 2 минут, 5 минут, 10 минутын зайтайгаар мэдээлэл өгдөг. 2 минут гэдэг нь автомат бодлоо. За энэ мэдээллүүдийг авахын тулд энэ станцууд чинь ингээд эцгүүхээр таана гэж таах аргагүй газрууд байдгийн байлаа. Мэдэхгүй хүмүүс тэрийг аваад үйл ажиллагаа саатдаг гэдээ бас зүйл яригддаг. Энэ дээр бас та сэрэмжлүүлэх үүднээс хадгалаад тэр хүмүүс нөгөө ямар үнцэнтэй багаж тэнд байж байгаа юм бэ? Гэдгийг бас ойлгосоо гэдэг үүднээс та мэдээлэл өгч. За тэгээ энэ чинь баярлалаа энэ гоё мэдээлэл өгчөө би. Ер нь энэ багжийг бид нар өөрсдөө авахын тулд за мэдээж хамтарч ажилладаг гадны олон улсын байгууллагаас авдаг. За хоёрдугаарт бол засгийн газраас тодорхой хэмжээний мөнгө гаргаж нэлээд олон станц байгуулсан. Энэ станцын үнэ маань бол 60-70 сая төгрөг байна. Нэгэн станцын үнэ. Тэгтээ тэр хүн хэрвээ одоо төмрийн хогон дээр бол одоо энэ чинь 6-7 мянган төгрөг нийл хог болж байгаа байхгүй. Нарны панелийг авчихаар мэдээлэл алдчихдаг. Нөгөө батарей чинь байхгүй болоод ирэхээр бидэрт мэдээлэл дамжуулахгүй тийм хорон нэлтэй. За анхандаа бол ийм хүү асуудал их байсан. Одоо ерөөсөө панел алддаг ерөөсөө улирал болгоно алддаг байсан. Малчид байна аваа энэ чинь хэрэгтэй юм байж штеп. Тэгэхээр хүүхдүүд нь тэр чинь гоё маргад чулуу шидэн холоос. Тэгээ одоо сүүлийн үед харин энэ тал дээр бол харьцангуй гайгүй болсон. Одоо тийм хулгайлт байгаа тийм байна. Тийм олон ийм 100 одоо 180 станц байж байгаа юм. Ямар нэгэн байдлаар хулгайгаан. Тэгвэл орон нутгад бид нар харуул хамгаалалттай одоо гэрээлээд орон нутгийн иргэдтэй бол орондоо зохицоод одоо ямар сэний хамгаалтанд авч байгаа. Манай инженерч гэсэн өөртөө бас ингээд хамгаалах дуутаа хөөх сигнал гаргах тийм хэмжээнд бас төгшөрийн төхөөх тийм багц төхөөрөмж хийцэн байдаг. Тэгээ багцтай холбоотой та түрүүний асуулт л да Улаанбаатарт ямар хөө. Тэгэхээр бид нар ингээд мэдээлэл хурдан авч байгаа болохоор газар хөдлөлтийн долгио маань хөнөөлт долгио маань шил Монгод 100-230 км цаана Монголын газар хөдлөлтөд гэхэд манай Улаанбаатарт бол доор хаяж 1 минут 40 секундээр хөнөөлт долгио орж ирэх. Тэгэхээр манай Монголын одоо онцгой байдлын ерөнхий газартай хамтраад анх манай инженер Батлага гэж хүн энэнийг санаачлаад амжийн анхаарал систем байгуулсан. Тэгээ амжийн анхаарал систем нь юу бол нэгэнт болсон газар хөдлөлт биш. Зүгээр одоо урьдчил биш. Нэгэнт болсон газар хөдлөлтийн хөнөөлт долгио нь Улаанбаатар хотод ирэхээс өмнө яд нь 30 секунд 40 секундын амжиж иргэдэд дуулгана. Ингээд 3 сард болгон одоо 4 дахь пүрэв гарагт нь бид нэр 16 цагийн үед тохиолын систем ажиллуулж иргэд болгон төгшөр тохиолгоор байгуулсан харж хөнөөлт долгио ирэхээс 30 секундын өмнө гэсэн. 30-аас 40 секунд. Ер нь 50 секунд ч түн гараад байгаа юм. Энэ юу вэ гэвэл тэнд яг тэр нутагт 7 юм уу 8 одоо
магнитудын газар хөдлөөд тэр станц модын орчин бүртгээд замданд бас дахиж хянаад тэгээд за энэ хүнэлтэлгээ ирж шүү гэж өгч байгаа. Хамгийн ойрхон одоо Монголтай адилдах ч юм уу. Одоо ийм аюултай. За станцаар бол бүрэн бүтээл нь өөрөө тэгээд дэрэнгийн орчин донд хувьд байгаа энэ газар бол 3 ийм станц байгуулсан юм. Энэ бүлэг станц байж байгаа. За хамгийн ойрхон мэдээж энэ Хустаа нуруу хагарал байж байна. Энд бол ерөөсөө хамгийн их одоо 7.5 магнитудын газар хөдлөх боломжтой. Эрсдэлтэй. Тэгээ магалзшгүй ингээд ярихад бол бид нар болцсошгүй гэдэг дандаа хэлдэг. Бас ам нэвэл гэж байдаг. Газар хөдлөхөд бол Улаанбаатарт одоо нэг эндээс 80 км байгаа юм чинь. Энэ за төрөний хийснээ би 4 тугаас нь 25 секундаар л хүнэлтэлгээ байна. Тэгэхээр ямар ч тоног төхөөрж амж анхаарахгүй. Энийг бол ерөөсөл одоо долгионэр нь за энэчээс ирж байгаа долгион ойроос ирэх долгионы гол чанар нь бол өндөр татамжтай байдаг. Маш өндөр татамжтай байдаг. Тэр нь бол юу гэсэн үг л одоо жишээлбэл 6 герцийн татамжтай ороод ирэхээр нөгөө өндөр барилгууд дээр гайгүй нам барилгууд дээр одоо уулын оройд дээр бид түрүү хэлсэн шүү дээ. 6-7 герцийн бүс байдаг. Энчэнэ барьсан барилгуудад илүү хүнэлттэй. Холын хөдлөл болохоор чинь нөгөө аргагүй нөгөө өндөр татамж буураад ирэхэд нам татамжтай одоо 2 герц гэсэн ороод ирдэг. Энэ Улаанбаатарын туулгуулын хөрсөн дээр байж байгаа 2 герц өөрөө. Барилга нь өөрөө 2 герцтэй бол энэ барилга байх боломж одоо ингээд чичрэх энэ мэдрэмж төрдөг. За хамгийн сүүлийн Улаанбаатар хотод хамгийн өндөр сүлттэй газар хөдлөлт хязээ болов. За яг Улаанбаатарын хоттой бол метрэгдэм хөдлөл бол одоо 21 онд бол 3 болсон байдгийг. Одоо ханхын хөдлөл, бүрэн бүтээлийн ханхын хөдлөл мөн одоо чойрын орчин болсон хөдлөл байна. Ингээд 3 хөдлөл орсон мэдгдсэн. Тэн дээр бол газар хөдлөлт нь бол 6.3, 5.5 магнитудын газар хөдлөж хаад иргэдүүлцмээр мэдэрсэн. Их онцлог яг Улаанбаатар хоттой гэвэл бид нэр 2015 оны гүнжийн хагалын дээр болсон хөдөлгөөдийн энэ бол Улаанбаатар зүүн талд байж байгаа. Ерөнхийдөө за бараг л Улаанбаатарын бүсг таашааж нэг 15-аас 20 км-ийн зайд оршдог. Энэ дээр бол 4.4 магнитудын газар хөдлөөд нэг минут хүрэхгүй хугацаанд дараа бол 3.8 та хөдөлсөн байдаг. Энийг бол эхнийх нь хөдлөл тухайн үед иргэд санаж байгаа бол нэлээд чичирхийл үүссийн дараа дуу орж ирсэн. Хүмүүс онгоцны сэдэр ч үү, машин мөрөгч үү, хөнгөсөн дуу гараад ирлээ гэдэг байдیں۔ За нэг юм хөдөл болж ирсэн. Тэгээд хамгийн ойрхон нь бол манай төв тал байгаас нэг 5 км урд. Богдуулан дээр одоо 2.3 магнитуд хүрэхгүй тийм хөдөл болсон. Гэхдээ маш ойрхон болохоор тэр хавьд одоо цусдаг усууд мэддэг нөхдийн хаам их тэнгэрийн хаамын усууд иргэд бол шууд мэдэрсэн юм байна. Шүн болсон тэгээд мэдэрч ирсэн. Одоо тийм жишээ хэлбэл ярих юм бол хот хуучин бол бид нар шил газар хөдлөлийн аюулыг бол одоо 300 км араас хайдаг гэсэн бол өнөөдөр Улаанбаатарын аюулын дотроо байна. Гүнжийн хагарал байна, эмээлтийн хэвдрэлийн бүс байна. Тэгээ хөрсөн яваа биднээс судлахтай. Газар хөдлөлт ерөнхийдөө эрсдлийг судлахад бол маш олон мэргэжлийн хүн хэрэгтэй байдаг, маш олон тооны багж хэрэгтэй байдаг. Мэдээж түрүүн асуусан газар хөдлөлийг ерөө эрдэмтэд бол урьдчил таах их дуртай. Биднэрд ямар шүү хэрэгтэй бол газрын доор хийж нэг 5 км, 3 км-ийн доор юу болж байгаа гэсэн станцууд хэрэгтэй. Одоо 1995 онд Кобегийн газар хөдлөхөөс өмнө бол одоо газар хөдлөлийн холбоотой геофизикийн сэтгүүл дээр маш олон таамагласан тэм сэтгүүл дээр одоо тэдэн оны тэдэн төлөх нь энэ ч тийм магнитууд ингээд таамаглалт ч юм цагаа зөв хэлэх хэрэгтэй, магнитудаа зөв хэлэх хэрэгтэй, байрлал зөв хэлэх хэрэгтэй байхгүй юу? Ерөөс алдаагүйгээр. За тэгээ яг энэ дээр яг нотлогдов. Энэ дээр бол одоохондоо байхгүй л байна. Яг одоо тийм яг нэлээж олон мянган юу байж байгаа шүү дээ. Бидний одоо судлаачд байж хаад яг итгэл өөрийнхөө итгэл энэ чинь хөдөлн болно гэсэн таамагтаас одоо нэр гарч ирсэн. Сая болсон тэр зүүн Азийн хөдлөлийг бол зарим тохиолдолд энэ одоо урьдчилаад 2 сарын өмнө урьдчилсан хэлсэн тийм ажлууд байд юм бэл. Гэхдээ энэ нь бол болоогүй тохиолдол их байдаг байхгүй. Тэгэхээр яг баталгаатай яг нэг магадлал нь 50% хүртэл тийм гарсан итгэл үнэмштэй юм байхгүй. Мэдээж тэр процесс бол газар хөдлөлт доор одоо царс мандалд өөрчлөлт гарч хаад ус өөрчлөлт, дэлхийн саранзан орон өөрчлөлт, тэнцээ сахилгаан орон өөрчлөлт, газрын гүнээс гарч байгаа радон, ийм физик параметрууд байна, химийн параметрууд энэ өөрчлөлт гарна. Энийг манайхан бас манай хүрээлэн бол судлах зорилгоор бол Улаанбаатарын одоо эмээлтийн орчим, Хустаа нуруу орчим бол олон тооны станц байж байгаа. Энэ нэгдүгээр GPS станцууд байж байгаа.
Тэгээд дараагаар нь радоны хэмждэг бас станцууд байж байгаа. Энэний өөрчлөлтийг бол ажиллаа сууж байгаа. Тэгээ азар ямар ч гэсэн ойрын 20 жил Улаанбаатар хотод орчиндөө бол тийм хүчтэй газар хөдлөөг болохоор үр дүн тийм яг одоо гарсан юм байхгүй. Ирээдүйн таамаг гэж хэлэхэд ч бас хэцүү. Хэцүү. Тэгээд яг бид нар энийг өөрчлөлтөд судалж байгаа. Улаанбаатар хотод хамгийн ойрхон газар хөдлөлт богд ууланд болжээ. За энэ нэг хөдөлсөн газар дахин хөдлөх магадaltaй гэдэг судлаачид үздэг. Та энэ талаар тодруулаач. За одоо богд уулын хойно энэ дээр барьсан цусламжтай газрууд энэ дэр бол бид хэллээ шүү дээ 15 он баха. Тэн дээр бол нэг 2.7 магнитудын үзүүлэлт бүх айлууд сэрж ямарсан дохио өгсөн байдгийг. За өнөөдөр л богд уулын хойно бол нэлээд олон барилга барьж байна. Гэхдээ азар бол их голцоо 1-2 давхрын байшин байна. Гэтэ сүүл тарахад 15 давхрын байшин барьсан байлээ. Яг богд уул гэдэг утгаараа бол энэ ч бол газар хөдлөлийн нөө аюул бол уулархаг хатан хөрсөн дээр болохоор багасаа явцдаг. 7 балд ордог. Гэтэ давтамж нь бол бага. Газар хөдлөл нь одоо юу гэдэг багч сулж гисэн энэ дэр нэг онцлог юм бол налуу байдаг. Газар хөдлөлийн аюул нь бол 15 градус сулн дээр нэг баалар нэмэгдээ. Энийг манай иргэд бас сайн мэдэхгүй. Өөрөөр 30 градусын налуу дээр байх юм бол 2 баал тэнцээ 7 гэжсэн бол 9 баалтай аюултай шүү гэдгийг маш онцлж одоо сануулмаар байдгийг. Улаанбаатар хотод тийм газар байхгүй шүү дээ. Ерөнхийдөө нэг 5-6 градусын налуутай байдаг. Зам бариад энд явждаг. Богд уулан дээр бол сайсан толгойг тэнцээ харж байхад бол нэлээд яг баг 15 градус болцсон газар байшин бариад тийм. Тэн дээр бол ямар ч байсан баалаа барилгаа хүчтэйгээр нэг баалаар нэмж барих ёстой шүү гэж сануулмаар байдаг. Тэгэхээр газар хөдлөлтийн аюулыг бид өрчлөн сэргийлж нэгд чадахгүй байгаагаас хойш учирч болох эрсдлээс хамгаалахын тулд энэ байшин барилгын стандарт нөхцөл гэдэг дээр бол та дахиад нэг тодруулаач. За маш зүйтэй асуулт байна чинь. Ерөнхийдөө манайх бол хуучин Оросын холбооны улсын стандартын дагуу олцоо явж исэн. Энэ бол нэлээд хатуу гэх юм уу одоо нэгэн тал нэг газар хөдлсөн бол тэр стандартаар ягаад тооцоолтын хараагаар 8 магнитудын газар хөдлөл болно гэсэн байдлаар тооцоо хийгээд маш зузаан хамтаа ч юм уу тийм барилга хүчтэй барилга барьдаг байсан. Орчин үед бол мэдээж энэ эдийн засгийн холбоотой шүү дээ. Нэг баалаар нэмэхэд 15-аас 20% илүү зардал гардаг болохоор 2 баалын зөрүү гэж одоо тэгэхээр бараг 50% зардал илүү гарч байгаа болохоор нэгэнт болцсон газар хөдлөл. 2000 жилдээ нэг удаа хүчтэй хөдлөнө гэж явал 300 жил ашиглах байшин тийм өндөр эрсдлээр 8 баалаар нь бүхлээд явах тий 8 7 6-5 баал магнитудын тийм хөдөл болно гэж тооцоо хийгээд барья гэсэн сонирхол байдаг. Энэ бол Америкч байдаг, Европч байдаг, манаачсан байдаг. За тэгтэл бас бидний газар хөдлөлийнхаа эрсдлийг үнэлсэн арга барилга байгууламжийн одоо барилгын хөгжлийн төвөөс үүж байгаа зөвлөмжийн дагуу тэгээд дээрэс нь нэмэх нь доошоо хөрсөө судалж одоо инженер геологийн судалгаа хийж барилга байшингаа одоо компаниуд бол бид томоохон хийж байгаа. Хувь усууч гэсэн энэ ингэж энэ дээр бас анхаарч ажилламаар байна. Одоо хуучин бол мэрэгжлийн хяналт байсан, маш сайн хяналт байсан. Одоо баг хэтрүүлждэг байсан баг. Тэгээ мэрэгжлийн хяналт чинь татан буугчлаад 2 жил болж шít. Тэгэхээр энэ бол тусгай бус нэгжүүд дээр хяналтанд ороод ирсэн. Яг мэрэгжлийн хяналтаар биш. Тэгээ барилга байгуулалтанд барьж байгаа одоо байгууллага компаниуд энэ дээр нэлээд өндөр ухамсартай ажилладаг юм аа. Би бол тэрэн дээр бүр ихтэй байна. За баярлалаа танд. За. Мандала подкастын ээлж дугаар өндөрлөж байна. Анхаарал хандуулж үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.